За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийн сэдв рүү ойлоорой тийм ээ. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзэгчдээ ямар мэдээллийг өгөхөөр бэлдсэн байна? Ер нь бол бас хувьцаатай холбоотой. Хувьцааны бас нэг үзүр. Компани гэж ямар учиртай юм? Хувьцаанаас яаж бүрддэг юм? Тэгээ компанид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хоршоо гэж ямар байгууллага байдаг юм? Тэгээ мэдээж бас нэг бүрэн бус найрамдал, зарим гишүүд нь хариуцлагатай найрамдал гэх иймэрхүү зүйлүүд бас байдгийн. Тэгээ яг тэрнээс гадна хоршоо компани хоёрын ялгааг нь илүү их өгөөд хоршоо нэр нь ямар ялгаатай юм, компани нэр нь ямар хүчтэй гэдэг нэг ялгааг нь гаргаад мэдээлэл өгчөө гэсэн юм харьцуулсан мэдээлэл өгье л гэж юм бодож байна л та. Ер нь өөрөө чинь бодож байгаагаар одоо бидний одоо иргэн тойронд байгаа нийгэмд манай ард иргэд маань тий компанийн хоршооны талаарх мэдээлэл мэдлэг ер нь хэр байдаг гэж бодож байна. Ер нь яг бүрэн дүр мэдлэгтэй чаддаг болов. Гэхдээ ер нь бол яг иргэд бол ойлгож байгаа компани байгуулж ингэж ашигтай ажиллах хэрэгтэй юм байна. Хоршоо байгуулах боломжтой гэдэг ингээд ойлголт бол байгаа. Гэхдээ яг нарийн учрыг ойлгоход ер нь жоохон болоогүй л байх л та. Гэтэ өнөөдрийн байдлаар одоо жишээ нь компани гэхэд Монголд одоо ашигын үйл ажиллагаа явуулдаг компани 70 мянган орчим байдаг гэсэн юм судалгаа л яваад байгаа шүү дээ. Нэг 70 мянган компани байна гэдэг чинь ойролцоогоор тэр 70 мянган компани үндсэндээ нэг 200 компани өнөөдөр хөрөнгөний биржээр хувьцаагаа зардаг юм компаниуд байна. Тэгэхээр нөгөө тоогоо хасглаар чи ихэнх нь хязгаарлагдмал хавьцаа компаниуд байгаа байхгүй. Тэгээ хязгаарлагдмал хавьцаа компани артал ямар усуд байна гэхээр голцоо нэг хөрөнгө оруулагч байдаг. Нэг л захирал хүн яваад идэг. Ганцаараа л анх үүсгэн байгуулсан, ганцаараа л нөгөө хувьцааг 100% эзэмшдэг ийм л юмнууд яваад идэв шүү дээ. Тэгэхээр жишээ нь за MCS гэвэл бас гайгүй олон хүнтэй байх жишээ. MCS нэг групп компани байлаа гэхэд нэг 5-6 хүн хөрөнгө оруулсан анханасаа тэгээ явж идэг ч юм уу. Иймэрхүү байдалтай юм байна л да. Одоо наран групп гэхэд одоо бас нэг иймэрхүү те өгөөж гэж одоо нэг иймэрхүү байна гэдэг. Ихэнх хувьцаат компани хязгаарлагдмал хавьцаа компаниуд бол дандаа л нэг гишүүнтэй. Ер нь л нэг юм уу хоёр гишүүнтэй. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр ч юм уу. Эсвэл нэг найз хоёр ч юм уу. Иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр нөгөө 70 мянган аж ахуй нэгжид хүн болгон дээр дунджаа нэг 2 аж ахуй болгон дээр нэг 2 хүн яг хувьцаа эзэмшиж байна хөрөнгө оруулсан байна гэдэг үзэхлээр нэг ойролцоогоо нэг 140 мянган иргэн яг одоо энэ компани гэдэг бас жоох ойлгоцсон өнөөдөр байгуулсан яваад байна гэж хэлж болохоор л байна л да. Бусдууд нь бол ерөнхийдөө анхын шатны зүгээр мэдгэтгүнд компани гэж нэг иймэрхүү юм байдаг. Бусад улсууд нь болохоор ерөнхийдөө бол нэг компани ажилуулдаг бизнесмен биш, ерөнхийдөө ажилчид. Түүнийг албан хаагчд ч юм уу ийм маягаар л явдаг байхгүй. Хоршоо гэхлээр үндсэндээ бол манад хадгалам зээлийн хоршоо л гэж ойлгодог болцсон. Нөгөө нэг мөнгө аваад зээлэл ингээл их өөр бас хоршооны хэлбэрүүд бас байдаг. Тэг цөөхөн байдаг. Тэрийг анзаардаг хүмүүс. Хоршоо гэж хэлэх нөгөө хадгалам зээлийн хоршоо юу л гэж ярьдаг юм. Ягаад гэвэл айгүй их тийм сенсац дэгдээдсэн тий. Тэр тэрнээс гадна өөр хоршоонууд бас байдаг юм шүү. Одоо энэ зүйл явуулж болтын шүү гэж хэлдэг. Малажхын бирж хөдөөж ахын бирж байгуулагдсанаас хойш энэ хоршоо гэдэг асуудал ер нь бас үзэгчдэд хэрэгтэй болоод ирж байгаа шүү дээ. Заавал одоо хоршооллоор дамжуулж хоршоолтой байх юм бол илүү дөхөм гэдэг чинь илүү оролцож аминд оролцож бирж дээр өөрөө нэг тэр биржийн арилжаанд өөрөө сууж хувьцаагаад нөгөө юугаа зарна. Нөгөө өөрийнхөө нөгөө бүтээгдэхүүнийг тий одоо ноолураа ч юм уу одоо Улаанбаатар өөрөө сууж зархаар байгаа байхгүй. Хоршооны гишүүн босноор. Хэрэг хоршооны гишүүн болохгүй бол нөгөө иргэн чинь айл нэг хоршоонд өгөх эсвэл бол нөгөө хөдөөжхон брокеринг компани нөгөө бараа бүтээгдэхүүн өгч идэж саруулна. Өөрөө оролцохгүй болчиход шүү дээ. Тийм байгааз тэр хоршоо бол энэ хөдөөжхон биржийн арилжаанд яг идэвхтэй өөрөө ороод яг бүр жинхэнэ 8 их гэдэг шүү дээ. Яг энгийн үгээр хэлвэл яг одоо чи надад юугаа мөнгөө би чамд бараагаа өгье. Ингэж л орох гэдэг шүү дээ. Хэрвээ ингэж хоршоонд хамрагдахгүй болохоор л нөгөөний брокеринг компани юм өөр нэг хоршооны ард зогсох гэдэг нөгөө хүн чинь яг яаж 8 хийгээд байгаа бас мэдэхгүй те ард нь харилцагч болчиход байна шүү дээ. Ингээд нэг шуум нэг хүнээр дамжуулж хэлдэг. Нөгөө нэг дунд чинь нөгөө ченж гэж байна гэдэг ойлголт чинь бас л нөгөө нэг хоршоогийн чинь байгуулсан улсууд нөгөө нэг брокеринг компани байгуулсан улсууд чинь угаасаа ченжүүд л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас ойлгох шаардлагатай л гэсэн үг л дээ иргэд бол. Тэгэхээр яг хоршоо гэдэг энэ ойлголт бол үзэгчдээ яагаад хэрэгтэй нийгэм нь иргэдээс ингэ шаардаад эхэлж шүү дээ. Ер нь бол хоршоо гэдэг ямар учиртай юм бэ гэхээр хоршоо бол ерөөсөө зорилгын ашигын төлөө мөн боловч гэхдээ яг үндсэн зорилго нь бол ардчилсан урьдчилантай байх зорилготой. Ерөөсөө. Тэгээд үндсэн зорилго нь хоршооныхоо гишүүдийн эрх ашигыг хамгаалж тэр гишүүдийнхээ амьдрал ахуйд нь яаж туслах юм? Хоорондоо нэгдэж юу хийх юм? Одоо жишээ нэг 5 айл байхад тусдаа нэг маллаад ингээ явахаар ч хүндрэлтэй болонгууд тавуулаа нийлээд нэг тухайн газар нутгийнхаа өөрсний эзэн болоод тий малаа ингээд хариулах одоо
юугаар хүртэл зохион байгуулах нь шүү дээ. Одоо менежментээ хүртэл зохион байгуулах нь шүү дээ. Хоорондоо нэг нийтчлэхээр нэг 5 айлч нэг 9 гишүүнтэй ч байдаг юм. Ингээд нэг хоорондоо нэгдээд ажиллавал илүү их үр дүн. Ер нь бол энэ хоршоо гэдэг чинь коммун гэсэн үгнээс л гаралтай шүү дээ. Биднес уул нь бол энэ хоршоог бол сайн ойлгодог улсууд байхгүй юу? Нэг социализмын үеэр л хоршоо гэдгийг ойлгодог улс юм. Одоо тэр нь задарсан. Нөгөө нийгдэл мэгдэл чинь задарсан болохоор бүгд одоо тус тустай болоо явцсан. Гэтэ тус тустай болохоор хүн болгон өөрснийхөө гэр бүлийн нөгөө нэг бизнесийг аваад явна гэхлээрээ жоохон хүн болгонд аягүй дарамт төсөөд байгаа. Жишээ нь нэг айл заавал нэг машин авах болчиход байдаг тий. Хоршоо байх юм дундаа ганц л машин авна шүү дээ. Хүмүүс нэг сая саяыг өгөөд нэг машинтаа болчихдог айлууд тий. Ингээд арай илүү бага зардлаар илүү өртөг бүтээг. Ганц айл бол машин аваад машин дээрээ сүү зарлаа гэхэд нэг 100 литр сүү зарж яхад. Хоршоо болчих юм бол яг дундаа машин аваад 100 литрийг биш ядаж нэг тоноор нь зарна шүү дээ. Арай үрэ шиг нэмэгдээд явна л гэсэн ийм л ойлголт байгаа шүү дээ. Ер нь хүмүүс хамтарч ажилланаа, нийгэмшнэ гэдэг чинь ерөөсөө энэ хоршоотой холбогдсон компанитай холбогдож байгаа. За тэгээд хоёлаа сэлгэрүүг барь. Хоршоо гэж юу вэ гэсэн мэдээлэл самбар дээр байна. За компани гэж юу вэ гэсэн мэдээлэл самбар дээр үзэгч та бүхэн самбар дээр байгаа мэдээллүүдийг харж байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд хоршооноос эхлээд. За тэгэхээр ерөнхийдөө бол хоршоо гэдэг үг нь угсаа ойлгомжтой. Хоршиж ажиллана л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө нийгэм тухайн гишүүдийнхаа нийгмийн сонирхол, эдийн засгийн сонирхлыг л хамгаалахын тулд хоршоог байгуулж. Хоршоо бол үндсэндээ бол нэг хоёр төрөлтэй л байна гэдэг юм л да. Анхаас шатны хоршоо, анхаас шатны хоршоог жишээ нь 9 гишүүнтэй, доод нь 9 гишүүнтэй. Тэрнээс дээш гишүүнтэй ингээ байгуул. За ингээд нэг анхаас шатны хоршоог байгуул. Гэхдээ дундын хоршоо болохоор хоёр аж ахуй нэгж байгуулж байна. Жишээ нь нэг компани, нэг хоршоо нийлээд дундын хоршоог байгуулж байна. Эсвэл хоёр хоршоо хамтраад дундын хоршоог байгуул. За жишээ нь нэг баг дээр нэг хоршоо байна да. Сумын нэг баг дээр нэг хоршоо 9 айл нийлээд магадгүй тэр багийн нэг 50 айл нийлээд дундаа нэг хоршоо байгуулах нь ш. За одоо нэг тэр багийнх нь нэр нь одоо Баян Өндөр гэдэг нэгсэндээ нэртэй баг бол Баян Өндөр хоршоо гэж ганц баг нь нэг хоршоо болчих нь ш. Тэнгүүтээ дараа нь сум руугаа очингуудаа суман дээр нэг дундын хоршоонд нэгтчих болох нь ш. Тэгвэл олон нөгөө нэг суман дээр байгаа олон баг нь нийлээд дундын нэг хоршоо байгуул. Тэнгүүт нөгөө Эрдэнэ сум гэдэг хоршоо ч юм уу. Ингээ байгуулах юм бол үр дүндэл хүрэх гээд байгаа юм л та. Ийм нэг зохион байгуулалт нэрийд орооч. Гэхдээ энэ бол албатан биш. Өөрснөө энийг сайн судлаад тэ сонирхоод үр ашиг нь юу юм? Хоорондоо ярилцаад ингээд хоршоонд орооч гэсэн юм. Тэгэхээр анхан шатны хоршоо дундын хоршоо ийм ойлголт байна. За тэгэхээр энэ хоршоонд нэгцээр иргэд бол нэгсэндээ ямар нэгэн байдлаар ингээ хөрөнгө оруулж ийна гэж хэлэх гээд байгаа байхгүй. За жишээ нэг малаар ч юм уу тэ нэг адуугаар тэр мөнгөн дүнгээр илэрхийлж ер нь бол нэг сая төгрөгөөр. За тэгэхээр хоршооны хөрөнгө оруулалтын дүн бол үндсэндээ хүн болгон ижилхэн дүнгээр оруулна. Ялгаатай биш ер нь бол ижилхэн дүнгээр. За чи саяыг оруулсан бол нөгөө хүн саяыг оруулна. Энэ утгаараа бүгд ижилхэн санал эдлэнэ. За ижилхэн санал эдэлж байгааз компани бол өөр. Компани болохоор одоо маш олон төрөлтэй байна. Чинь хязгаарлагдмал тавьстай компани, адилхан хувьцаанаас бүрдэн, хувьцаат компани, хувьцаанаас бүрдэн, групп компани, корпорацууд адилхан хувьцаанаас бүрдэж байгаа. За тэгэхээр хувьцаат компани дотор хоёр төрөлтэй байна. Хаалттай болон нээлттэй. Хаалттай компани жишээ нь энгийн жишээ нөгөө нэг дулааны цахилгаан станц 3, Мяд хувьцаат компани, Баялагын хөв хувьцаат компани, 999 хувьцаат компани тий. Ингээд сайн шандын айлжуулгын зохицуур хувьцаат компани ч гэдэг юм. Ингээд хаалттай хувьцаат компани. Нээлттэй хувьцаат компани болохоор бас өөр. Энэ болохоор санхүүгийн цэцүүл хороонд бүртгүүлээд хөрөнгөний бийж дээр хувьцаагаа зарж байгаа компаниг нээлттэй хувьцаат компани гэж. Апу, Атар өргөө, Талах чихэр гэдэг юм уу те говь гэдэг ингээд нэгсэндээ өнөөдөр бол 200 компани байна шүү дээ. За инхээр нээлттэй нь болохоор ялгаатай, хаалттай нь хэрэг ялгаатай байна. Нөгөө Эрдэнэс 5 толгой чинь хаалттай хувьцаат компани байхгүй. Нээлттэй биш, хаалттай. Гэхдээ 16 оноос нээлттэй болоод хувьцаагаа нийтэд арилжаад эхэлнэ гэдэг ийм л хүлээлт байна. Тэр утгаараа иргэд бүгдээрээ хувьцаагаа аваад энэ хаалттай хувьцаат компани бол нэгсэндээ өнөөдөр хувьцаа зарагдахгүй байх гэсэн үг шүү дээ. Хүмүүст олгоод эхэлж байна ийм л процесс байна. За тэгэхээр хязгаарлагдмал тавьстай компани бол үндсэндээ гишүүд нь 50-аас доош гишүүнтэй байна. Хуулиараа. 50-аас доош гишүүнтэй. За нэг 50 гишүүнтэй байж болох нь шүү дээ. За ингээд 50 хүн нийлээд хязгаарлагдмал тавьстай компани бий болгож болох нэ. 50-аас дээш хүнтэй болохоор хувьцаат компани хэлбэр рүү орно. Хаалттай юм уу нээлттэй аль нэгийг сонгох нь. За нэг 51 хүн, 52 хүн болоод ирэхээр. За ийм болоод ир. Групп компани буюу корпорацийг үл хүмүүс ерөнхийд нь одоо анзаардаг болсон тий. За Женка групп гэхэд айгүй олон компаниуд нэгтгэж шít. Одоо Баянгол, одоо тэгээ Мах Импекс ч юм уу олон компаниудыг нэгтгээд байж байна. MCS групп гэхэд одоо Интерпресс ч гэдэг юм аа Unitel Minitel гэдэг ингээд маш олон компани нэгт. Энэ бол үндсэндээ одоо бол олон компаниуд бас нэгдээд бүр нэг удирдлагатай болоод тий. Нэг нь одоо ундаа жимс үйлдвэрлэж яхад нэг нь юу үйлдвэр
бас нэг арай нэг ундаа жимсийг хэрэгэлдэг бас нэг компани уул уурхайн компани ч юм. Ингээд нэг нэгэндээ дэм болох маягаар ингээд компани ус нэгтгэж ийн л да өнөөдөр. Тэгээ тэрийг бол корпорацууд, групп компани гэж ерөнхийд нь хэлдэг. За тэгэхээр энэ хоршоо компани хоёрын нэг ялгаа нь юу вэ гэхээр хоршооны гишүүд болохоор хөрөнгийн дүн нийжлэхэн байна. 1 сая төгрөгөөр оруулъя гэдэг анх дөрмөн дээрээс ахна. Энэ компани байгуул хоршоо байгуулах яг дөрмээр ерөөсөө явагдана. Бүгд адилхан дүрмтэй байх хэрэгтэй. Бүгд адилхан нэртэй байх хэрэгтэй. Тус тусдаа нэртэй байх хэрэгтэй. Бүгд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхээс өмнө үүсгэн байгуулах хурлаа хийнэ. Үүсгэн байгуулах хурлаа гэхэлэр анхан шатны хоршоо бол хүн болгон сая төгрөг оруулна гэж 9 үнээр 9 саяын хувь нээлттэй хөрөнгөний дүгээр хоршоо байгуулагдаж байна гэж ингэж үзэх нэ. Магадгүй мал оруулж болно тий. Гэтэл компани бол арай өөр. Хүн болгон өөрийнхөө чадлынхаа хэмжээгээр хөрөнгө оруулж болно. За нэг хүн магадгүй 100 төгрөгийн хөрөнгө оруулсан гэхэд нэг хүн 100 сая хөрөнгө оруулж байна. За тий ялгаа нь юундэ байна вэ гэхээр хоршоонд санал хүмүүс ижлэхэн хөрөнгө оруулсан болохоор ижлэхэн санал эдэлж байгаа. Нэг хүн нэг л санал эдэлж. Компанид бол нэг хүн болгоны санал өөр. Ялгаа нь эндээ байгаад байгаа. Нэг сая төгрөг оруулсан хүн бол одоо магадгүй нэг шиг хувьцааг нэг төгрөгийн хувьцааг бол сая санал эрэхтэй гэсэн үг. Гэтэл нэг хүн бүр тэр бумын хувьцаа эзэмшээ тэр бумын хөрөнгө оруулалт хийчих юм бол нөгөө тэр бумын санал эрэхтэй. Ариу өөр болоод байгааз. Гэтэл нэг хүн төгрөгийн магадгүй хувьцаатай юм чинь магадгүй 2 төгрөгөөр нэг хүн хөрөнгө оруулах нь шүү дээ. Тэгвэл тэр 2 санал эрэхтэй. Тэгэхээр ялгаатай саналын эрх нь өөр болоод ирнэ. Тэр утгаараа ирээдүйд хүртэх ашиг нь бас өөр болоод ирнэ. 2 төгрөгийн ноогл ашиг гэвэл за нэг ширхэг хувьцаанд магадгүй 10 төгрөг олгоё гэвэл 2 хувьцаатай хүн бол 20 төгрөгийн ноогл ашиг авна. Сая хувьцаатай хүн бол 10 сая ноогл ашиг авна. Тэр бум хувьцаатай хүн бол яах вэ? Бүр 20 тэрбумын 10 тэрбумын ноогл ашиг авна гэх юм. Ингээд арай өөр болоод байна. За гэтэл хоршооны зорилго компани зорилго хоёр бас ялгаатай. Компани зорилго бол яроос ашигын төлөө. Үндсэн зорилго яроос ганцхан ашигын төлөө. Ашигын төлөө ямар үйл ажиллагаа хийж болох тэр бүгнийг хийнэ. За тусгай зөвшөөрөл авч хийж болох нь. Ашиг тамхимлын тусгай зөвшөөрөл авна, олборлтын тусгай ямар үйл ажиллагаа хийх юм те. Одоо ундаа жүүс үйлдвэрлэх юм уу? Юу ч хийж болно шүү дээ тухайн компани. Үйлчлэгээч үзүүлэн, банк санхүүж байж болно. Маш олон төрөлтэй байж болно. Ямар ч салбарт үйл ажиллагаа хийж болно. Гэтэл хоршоог бол ашигын төлөө зорилго биш. Арай нэг өөр түүхэд боловсруулалтын ийм зорилготой байж болох нь. За одоо нөгөө нэг иргэдийн нөгөө нэг малынхын арьс ширийг боловсруулах нь шүү дээ. За магадгүй нөгөө нэг үр тариаг боловсруулах ч юм уу. За ийм нэг зорилготой байж л. Эсвэл үйлдвэрлэлийн зорилго. Ямар үйлдвэрлэлийн зорилго? Магадгүй цемент үйлдвэрлэгч байдаг юм уу те? Өшөөр юу үйлдвэрлэдэг юм? Магадгүй цэврээс үйлдвэрлэгч байдаг юм уу те? Эсвэл сүү үйлдвэрлэгч байдаг юм уу? Ингээд байж л. Хадгалан зээлийн хоршоо гэж бас байна. Хадгалан зээлийн хоршоо бол хоршооны хуулиар явагддаг боловч бас нэг хуулийг бас авч үзсэн. Энэ бол хадгалан зээлийн хоршооны бас нэг тийм тусдаа хууль гэдэг. Энэ хуулийг авснараа нөгөө нэг хоршоонд орж иж байгаа хүмүүсээс анхны та нар хадгалуулж мөнгө хадгалуулж болно. Тэр хадгалуулсан мөнгөний чинь буцаагаад гишүүддээ бас нөгөө хүмүүст мөнгө хэрэгтэй болвол зээлүүлж ийм үйл ажиллагаа болно гэдэг. Хүмүүс ер нь хадгалан зээлэр шиг бол айгүй ойлгодог болцоод борлуулалт хангамж бэлтгэн нийлүүлэх гэдэг бас ийм зорилготой байж л. Жишээ нь бол бэлтгэн нийлүүлэх гэдэг чинь одоо бидний нөгөө нэг хөдөөж юм биш тэг яг холбогдох гээд шүү дээ. Нөгөө Ямата бүх Баян Хонгор айлын одоо нэг хэдэн айлууд бүгдөө Ямаа өсгдөг те бүгд ноолуураараа амьдэрдэг. Бэлтгэн нийлүүлэлтийн юм хоршоо байгуулах нь хоорондоо тэгээд хавар болохоор Ямааныхаа ноолуурыг хоршооныхоо нэрээр дамжуулаад хамгийн дээд үнээр нь зах зээлийнхаа үнээр зарнаа. Ингээд хоршоо байгуулж байна. Үйлчлэгээний зорилттой хоршоонууд өнөөдөр зөндөө байна. Хотод ч байна, хөдөөч байна. Одоо жишээ нэг үйлчлэгээний гэдэг нь одоо нэг дэлгүүр ажиллаулдаг. Иймэрхүү хоршоонууд байна шүү дээ. Магадгүй үсчин байдаг тий. Ингээд иймэрхүү магадгүй массажных ч бас байдаг гэж бол. Иймэрхүү ингээ хоршоонууд бас байна. Олон хүмүүс нийлээл бас мөнгөнд дүнгээр ижлэхээ оруулаад тэгээ зөвхөн ийм үйлчлэгээ үзүүлнэ гэх тий. Орон сууц барих зориултын гэдэг бас ийм боломж бас байгаа шүү. Өнөөдөр Монгол Улсын засгийн газраас ерөөсөө энэ орон сууцны барилгын бизнесийг айгүй хөхүүлэн дэмжиж байгаа. Хүмүүлгэн мэдж байгаа. Барилгын бизнес бол энэ өмц юм хийгээд байгаа айгүй сайн байгаа гэд ойлгоод байгаа. Тэгэхээр орон сууц барих зориултаар хоршоо байгуулж бас ажиллаж болох юм байх шүү гэдгийг бас би иргэдэд хэлж байна. Энэ бол бас их боломж байгаа юм шүү. Эд хэрэглэгчдийн хоршоо гэдээ бас байна л да. Жишээ нь одоо нэг янз бүрийн хоршоонууд шүү дээ. Одоо нэг уламжлалт нөгөө бүтээгдэхүүнүүд шүү дээ. Магадгүй хөөрөг, ганс, мас ч юм уу. Эднийг цуглуулдаг, зардаг, бүгд гişүүд нь энийг бас ойлгодог. Тэгээ иймэрхүү бас юмнууд байдаг юм аа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хязгаартай. Хөрөнгө оруулалт хязгаартай гэдээ би хамгийн анх гэсэн тий. Сая төгрөгөөр л анх та нар нэлсэж болно шүү гэд хязгаартай бол тэр сая төгрөгөөр л эзэмш орж ирэх нь шүү дээ.
хүн орж ирлээ, сая төгрөгийнхөө хөрөнгө оруулалтаа нийлүүллээ, хоршооны гишүүн болно. Тэгээд хоршооноос өөрөө нэгсэн доо. Ер нь бол хоршооны зорилго бол гишүүдээ л үйлчлэх гэсэн юм зорилготой байна. Гэхдээ ман өөр хүмүүс бас үйлчилж болно. Гэтэл компанийн хувьд бол оруулах хөрөнгө бол хязгааргүй. Ер нь бол хүн өөрийнхөө боломжоор л оруулах нь шүү дээ. Маш бага хэмжээгээр оруулж болно, бүр хэмжээгээр оруулж болно. Боломж бас байгаад байна. За тэгэхээр энэ хоршоо компани хоёулынгийнх нь одоо хоршооны засаглал, компани засаглал гэж ярих хэрэгтэй л да. Одоо компани засаглал гэж маш их ярьдаг болсон. Хоршооны засаглал гэж бас ярьж болно. За тэр нь юу вэ гэхлээр хоршооны яг эрх барих дээд байгууллага бол бүх гишүүдийн хурал. Бүх гишүүдийн хурлаас ерөнхийдөө нөгөө засаглах байгууллагуудаа цонгоно гэсэн. Маш энгийгээр хэлбэл тэргүүлэгчтэй сонгоно. Тэргүүлэгчний хоршооны гишүүд өөр ажил хийгээ явж тэргүүлэгч өмнөөс нь шийдвэр гаргана гэсэн. Тэгвэл өдөр болгон бүр хоршооны гишүүд ингээд суугаад хуралдаад байвал ажил нь явах биш нөгөө нэг бүр эсрэгээр болчих шүү дээ. Тэрний хажуугад хяналтын зөвлөл гэж бас нэг байгуулна. Энэ хоршооны бүх гишүүд маань тэргүүлэгчтэй бас хянах хяналтын зөвлөлийг бас байгуулдаг байна. Энэ бол үндсэндээ засаглал гэж хэл болно. Тэгээ тэргүүлэгчд болон тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга болдог. Компанийн хувьд бол арай өөр бас. Ерөнхийдөө хувьцаа эзэмшигчид бүгдөө энэ компани эрх барих дээд байгууллага гэж байна. Энийг бол хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч гэж хэлнэ. Хувьцаа эзэмшигчид хуралдаад үндсэн санаал тууцаа бас нэг захиал засаглал гэдэг нь төлөөлөн удирдах зөвлөө сонгоно. За энэ хувьцаат компанийн хувьд бол 9-өөс доошгүй гишүүнтэй байх хэрэгтэй. Ийм хууль эрх зүйн заалттай. 9-өөс доошгүй тууцын гишүүнтэй байх хэрэгтэй шүү. Үүний 3-аас 3-ны 1 нь гэхэр чинь 3 гишүүн нь 3 гишүүн нь хараат бус гишүүн байх хэрэгтэй шүү. Хуулиар бас заасан. Үлдсэн 6 нь бол үндсэндээ яг энэ хувьцаат компанийнхаа өөрийн хөрөнгө оруулсан улсууд нөгөө хувьцаа эзэмшигч нараа сонгогдно. Өөр нөгөө нэг 3 хараат бус гишүүн гэдэг нь болохоор нөгөө хувьцаа эзэмшигчийн төлөөллийн биш өөр мэрэгжлийн хүмүүсийг голцоо оруулж ирдэг. За бүр нэгтлэнгийн мэрэгжилтэй хүн. Магадгүй тухайн компани ашигт малбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол геологийн чиглэлийн нэг хүн байдаг ч юм уу. Хараат бус гишүүн гэдэг ийм хуулийн заалт ороод ирсэн компанийн хуулиар. За ийм 3 хараат бус гишүүн бас байх нь шүү. Нөгөө тууцт нь. За тэгэхээр тууцын нөгөө нэг зорилго одоо энэ хоршоо маань тэргүүлэгчийн дарга гэдээ явуулчлаа шүү дээ. Тууз бол гүйцэтгэх удирдлага ерөөсөө биш. Энэ нь шийдвэр гаргах удирдлага. Нөгөө нэг хувьцаа эзэмшигч нарынхаа өмнөөс л төлөөлж энэ компаниг удирдах хүмүүс байгаа шүү дээ. Төлөөлөл удирцсан. Харин яг компани өдөр тутмын үйл ажиллагаа, ашигын үйл ажиллагаа хэн явуулах вэ гэхээр нөгөө компани гүйцэтгэх захирал явуулдаг. Тэгэхээр тууз маань гүйцэтгэх захирлыг цалин өгж ажилуулна. Нэг маш их хөрөнгө ороод ирлээ. Хөрөнгийг захиран зарцуул туузын гишүүд байна шүү дээ. Энэ улсууд юу яадаг гэхээр туузын гишүүд нөгөө 9 гишүүн чинь гарч ирэнгүүтээ. За энэ нэг Фридланд ч юм уу, магадгүй Ганбаатар ч юм уу, магадгүй өөр нэг гүйцэтгэх удирдлагыг нэг хийчих нэг мундаг чадвартай хүн байвал тэрийг мөнгөөр авч ажиллавал. За таныг би авч ажиллуулъя. Та энэ манай салбарыг мэднэ, манай компанийг мэднэ. Даавал ингээ мундаг мэрэгжилтэн хүн байна. Таныг бол сарын 2 саяар магадгүй 5 сая цалинжуулъя. Манай компани бидний хөрөнгийг өсгөөд өгөөч. Ерөөсөө бидний үндсэн зорилго бол ашиг олох. Ингээд хүнийг ажиллуулах нь шүү дээ. Энэ бол гүйцэтгэх удирдлага байх нэ. Компаниос арай өөр өгөөц бас эндээсээ. Энэ тууз маань өөрөө хажуудаа 3 бас дэд хороотой байдаг. Аудитын хороо. Нөгөө тууз болон нөгөө гүйцэтгэх удирдлага маань санхүү тайлан төлөвийг үнэн зөв гаргаж ийн үү гэдэг аудитын хороогоор хяндаг. За аудитын хороо нэг гишүүн нөгөө хараат бус гишүүний хүн байдаг. Нэр дэвшүүлэх хороо. За нэр дэвшүүлэх хороо гэх нөгөө гүйцэтгэх захирлыг чинь нэр дэвшүүлэхэд нэр дэвшүүлэх хороо маань ажиллаад энэ хүнийг нэр дэвшүүлээ. Энэ хүнийг гэдээ магадгүй 5 хүнийг нэр дэвшүүлээд хооронд нь санал ураагаад хилцээд нэг хүний туузын гүйцэтгэх захирлаа сонгоно шүү дээ. Дараа нөгөө нэг ерөнхийн нэгтлэн санхүүч манхүүч гэдэг ингээд дэд захирал гэдэг ингээд өөр олон хүмүүсийг магадгүй инженерүүд одоо техникийн ажилтнууд гэдэг энэ хүмүүсүүд бүгдийг нэр дэвшүүлэх хороо санал болгож үндсэндээ тууцаар батлуулаад гүйцэтгэх захирлын удирдлагад ажилладаг. Ийм зорилготой. Хоёр дэд хороо. 3 дахь дэд хороо нь болохоор цалин урамшууллын хороо гэж байдаг. Одоо сайн ажиллаж байгаа хүмүүст цалин урамшуул нэмэх үү, хасах уу, тэ? Ийм асуудлыг шийддэг. Ийм ингээд дэд хороо байдаг юм шүү. Өнөөдөр компани тухай яг ингээд заачаад байдаг. Өнөөдөр энийг хүмүүс одоо яг компани дүрмэндээ тусгаад ингээд ажилуулах ёстой. Ажилуулснаар энэ компани засаглал сайн байна гэж үзэж байгаа. Компани засаглал муу байвал компани муу ажиллана. Засаглал сайн байвал компани сайн ажиллаж байгаа. Ер нь бол өнөөдөр ерөөсө 23 жилийн түүх яг ингэ харагдаж байна.
Ерөөс. Тэгвэл ганцхан үйл мэдээлэл бүх шийдвэр гаргаа яваад идэг. Нөгөө хувьцаа эзэмшигт ирэх ашиг хохироод байна гэдэг шүү дээ. Одоо энэ асуудлыг хүн болгон тавьж байна. Нөгөө би цэнхэрийн тасалбараараа би нэг говь компани төгссөн. Би нэг тим компани төгссөн гэдэг 475 хувьцаат компани бий болсон шүү дээ. Одоо нэр өсөн нэрлүүллийн цаг болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм компаниудад хүмүүс хөрөнгө оруулсан 7000-аараа. Тэр үед 7000 төгрөг хийм чи хүн болгон мэднэ шүү дээ. Нэг моцикл 1000 төгрөг байсан. 7000 төгрөг чинь 7 моциклийн мөнгөөл нөгөө компани төгчөд байгаа шүү дээ нөгөө хүн чинь. Тэгээ хувьцаа авчаад байгаа шүү дээ. Гэтэл нөгөө компани засаглал муу байсан учраас өнөөдөр 275 компани өнөөдөр үйл ажиллагаа ингээд зогсчоод байна. Засаглал муу байна. Энэ тууз нь хуралддаггүй юм байна. Хувьцаа эзэмшдгийн хурлыг хуралдуулдаггүй юм байна. Гүйцэтгэх захирал нь ажиллаа хийдэггүй юм байна. Ийм болчиход ш. Засаглал муу байна. Нөгөө хувьцаа эзэмшигч өөрснөө эрхийг мэдэхгүй байна гэдэг чинь өөрснийхөө засаглах эрх ямбаа мэдэхгүй болчиход байгаа байхгүй. Энийг мэдэх хэрэгтэй болчиход байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ засаглалыг мэдснээр энэ компани засаг сайжирнаа. Тэгээ би иргэдэд юу гэж хэлэх гээд байна вэхлээр цэнхэрийн тасалбараа ингээд би нэг тим компани төгссөн штэ. Тим брокерийн компаниар дамжаад өгсөн штэ гэдэг асуултыг хүн болгон мэддэг. Айл болгонд нэг юм уу хоёр хүн байдаг байхгүй юу? Аав нь юм уу ээж нь байгаад идэг. Яах вэ гэдгийг мэддэггүй. Тим асуудал байгаа бол манад ханд. Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчд эрхийг хамгаалах төвөөд ийм төрийн бус байгууллага байдгийн биш үү? Энэ дээр хандаж болноо. Тэр талаар мэдээлэл авч болноо. Өнөөдөр компани байгуулах гэж байгаа юм чи манахаас асууж болно. Би ер нь яаж компани байгуулвал болох вэ? Би нэг ийм төсөл байна. Надад ийм санаа байна. Би яаж компани байгуулвал надад дүр ашигтай байдаг хүртэл асууж болно. Ийм боломж бас байгаа шүү, тэ? Ингэж бас хэлмээр байна. За тэгэхээр би одоо хувьцаа эзэмшигчд өнөөдөр ямар эрхтэй юм бэ? Нэг хүмүүс ерөөсөй ойлгодог. За би энэ эрхийг бүр нэг хүртэл уншаад өгье. Тэгээд хүмүүс зэрэг ойлгохгүй бол бас асууна үсттэй. За би ерөөсөй хувьцаа эзэмшигч гэдэг бол тухайн компани эзэн. За Эрдэнэс 5 толгойдоор ярихад л 2.5 сая бид нэр эзэн болчиход байгаа шүү дээ. Гэхдээ бидний санал 1072. Тийм биз? За тэгэхээр өөр нөгөөний цэнхэрийн тасалбараараа хүмүүс хувьцаат компани хувьцаанд хөрөнгө оруулсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр 23 жил өнгөрөхөд нөгөө хувьцаат компанийхаа хурд нэг ч удаа суугаагүй гэсэн. Нөгөө эзэн мөртлөө айгуу дэндүү том толгойтой эзэдүүд байна л да. Хуралдаа сууж гүйцэтгэх сэрэл юу хийснийг хардггүй, хяндггүй, тууз юу хийгээд байгааг хардггүй, хяндггүй. Ингээл өөрийнхөө эрхийг мэдгүй учраас л нөгөө хүний чинь эрхэн зөрчигдөөд нь шүү дээ. Тэр өнгөрсөн 23 жил ингээ явсан. Одоо болохгүй шүү. Одоо та нар хувьцаа эзэмшдийн хурлыг ингээл телевизээр, радиогоор ингээ зарладаг. Тэгт нь хаана болохын тэрийг сонсож аваад компани дээр очиж хуралдаа суу. Юу ярих нь вэ? За тэгэхээр би хувьцаа эзэмшигчд та нар ямар эрхтэй юм бэ? Хуулийнхаа залтыг уншаад их. Тэхүү. Зяатик. За. Хувьцаа эзэмшигчдийн эрхийн тухай. За тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх нь бол үндсэндээ бол компани энэ дүрм гэдэг энэ одоо нэг анхаа үүсэн байгуулахад дүрм байдаг. Тэр дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах вэ? Компани дүрмийн шинжилсэн найруулгыг баталгахад оролцсноо. За нэг хувьцаа эзэмшигч тэр хүнд одоо ийм эрх олгоно гэж ийм эрхийн залт байж идэл хаснаа гэж ороод ирэх юм бол таны эрхчил өрчин хөндөгдөх гээд шүү дээ. Усгийн өөрчлөлт ороход таны эрх зөрчигдөх гээд шүү дээ. Тэр тохиолдол болгоно хувьцаа эзэмшигчд хуралдаж ээж дүрмэнд өөрчлөлт оруулна. Тэс тууз ганцаараа дүрмэнд өөрчлөлт оруулахгүй. Тууз бол яадаг вэ гэхээр дүрмийн төслийг танилцуулна. Дүрмийн төслийг танилцуулаад хувьцаа эзэмшигч таалагдвал батлна. Тэр утгаараа тухайн компани эрх зүйн орчин яг бүрдэж гин гэсэн. Ерөөсөө компани эрх зүйн орчин бол ерөөсөө дүрм байхгүй. Тэгэхээр хамгийн том эрх нь энэ байна. За дүрмийн өөрчлөлт нэг л үсгийн нэг цэгийн өөрчлөлт ороход л таны эрх ашиг өндөгдөж штэ. За тэрийг ойлго нэгдүгээр штэ. Хоёрдугаар нь компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах гэд мөн өөрчлөх замаар компанийг өөр хэлбэрт оруулах ийм үйл ажиллагаа явуулах юм бол бас хувьцаа эзэмших хурлын эрхэнд байдаг. Хүн болгоны эрхэнд яг хандж байна гэсэн. За тэгэхээр нийлүүлэх гэхлээр хоёр өөр компани. За энэ компани хөрөнгө оруулагч, А компани хөрөнгө оруулагч, Б компани хөрөнгө оруулагч хоорондоо нийлээд АБ гэдэг компани болох гэдэг шүү дээ. Энэ бол нийлүүлэхээ гэсэн үг шүү дээ. За ийм нийлүүлэх шийдвэр гарах гэж байгаа бол хувьцаа эзэмшлийн хурлаараа шийдэгнэ. Нэгтгэх гэж юм. За нэгтгэх гэдэг нь А гэдэг компанид шууд Б гэдэг компаниг шууд оруулаад А гэдэг нэрээр нэлнэ. Ийм нэгтгэж байгаа бол бас таны эрхийн талдах нэ. Та бас энд санал өгнө, оролцох нэ, хуралдаа оролцох нь шүү дээ. Хоёрт нь болохоор, гуравт нь болохоор хуваах. Ганцхан А гэдэг компаниг хуваая. Таны хөрөнгө чи хуваах гэдэг шүү дээ. Энгийн үгээр хэлбэл. Хуваая. Том А, жижиг А гэдэг компани болъё гэвэл бас та яах вэ? Тэр хуралдаа оролцох санал өгнө. Үгүй ээ, хуваахгүй. Гэ санал өгвөл хуваагдахгүй байх нь шүү дээ. Хуваая. Ямар үр шиг байгаа. Үр шиг байна гэвэл хувааж болно, тий? Ингээд бас тусгаарлах. Нөгөө А компаниас нэг охин компанийг тусад нь гаргаж штт.
А гэдэг компани, Апу гэдэг компани нэг охин компани байгууллаа, логистикийн ч юм уу нэг компани байгууллаа гэвэл таны бас эрхэнд л хандлаад байна. Энэ тохиолдолд та бас хувьцаа эзэм суралтад оролцож санал ирэх хэлнэ. За ингээ хоёр эрхийг хэллээ. Дараа нь компани өөрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гарах, түүний тоог тогтоох гэдэг асуудал. Энэ бол нэлээд том асуудал байна. За би энийг бүр энэ дээр бүр арчиж байгаа та бүхэн тайлбарлаад байна. За. За үзэгчтэй асуултуудаа явуулсаар байгаарай. Тэгээд студийн гадна манай сэтгүүлч утсан дээр суугаад үзэгч та бүхний асуултыг бичиж аваад манай студид оруулж ирж бас хэлтэж шагаад нэг юм аа. За тийм учраас за компани өөрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гарах, түүний тоог тогтоох гэж штэ. За одоо би яг бодиттой жишээн дээр ирье. Эрдэнэс 5 толгой гэдэг компани 15 тэрбум хувьцаанаас бүрддэг гэж би та бүхэнд өмнө нь хэлж ирсэн. Тийм биз? 15 тэрбум хувьцаанаас бүрддэг. Энэ компани 20% буюу 3 тэрбум хувьцааг нь бид нар эзэмшээд байгаа. 50% нөгөө нэг Эрдэнэс MGL гэдэг компанид харьяалаад байдаг. 30% буюу 4.5 тэрбум хувьцааг олон улсын хөрөнгө оруулагчид зарна гэсэн хүлээлт байгаад байгаа шүү дээ. Эрдэнэс 5 толгой удирдлага ойрын хугацаанд ирсэн. Сайн хэдхэн хоногийн өмнө юу гэж хэлсэн бэ гэхлээр Эрдэнэс 5 толгой компанийн удирдлага маань нөгөө нь төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлууд. Энэ захирлууд маань Эрдэнэс 5 толгой компани маань энэ хөгжлийн банк гэдэг Монголд байдаг тийм биз? Хөгжлийн банкнаас зээл авсан гинэ. 200 сая долларын зээл авсан. Энэ 200 сая доллардоо энэс зээл авсан. 200 сая доллардоо хөгжлийн банкнд давуу эрхийн хувьцаа өгнө гэдэг асуудал яригдж байна. Тэр асуудал энэ 2.5 сая иргэний эрх ашгийг хөндөж байгаа байхгүй юу? Яаж хөндөж ийн вэ гэхлээр давуу эрхийн хувьцаа дахиж нэмж зарлаад таны хувьцаа чинь бүр жижигхэн болох гэдэг шүү дээ. Маш энгийн байгааз 15 тэрбум хувьцаанаас энэ дотроосоо өгвөл за болж гин. Дотроосоо өгөхгүй дахиж нэмж хувьцаа зарлаж өгөх юм бол биднэрт ноогдох хувь багасна гэсэн үг. За магадгүй 15 тэрбум хувьцаагийн маань 20 тэрбум болгоод 5 тэрбум хувьцааг нь магадгүй ийш нөгнөө гэвэл бидний ноогдох нөгөө нэг ширхэг хувьцаанд $40 оногдох ёстой байсан чинь нөгөө нийт үнийн дүнгээ 20 тэрбум хуваахлаар магадгүй $30 болоод бидний нөгөө нэг ноогдох хувь маань багасаад ирж байгааз. Энэ тохиолдол нэмж хувьцаа гаргах ийм тохиолдол болгоно нэгсэндөө энэ хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийн асуудал байдаг юм аа. Ийм хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийн асуудал. Тэгэхээр энэ хөгжлийн банкд давуу эрхийн хувьцаа өгөх гэж байгаа процессыг иргэд сайн ажиглаарай гэж би хэлэх гээд байна. Та нарын эрхийг яаж зөрчих гээд байна? Та нарын хувьцааны өнөөдөр саналын эрх чинь бүр багасах гээд байна шүү. Магадгүй. Харин энэ 15 тэрбумоос өгвөл одоо болж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт давуу эрхийн хувьцаа гэдэг бол айгүй том ялгааг өгдөг юм. Бидний эзэмшээд байгаа хувьцаа бол энгийн хувьцаа. За давуу эрхийн хувьцаа ямар ялгаа вэ гэхээр ийм байна. Давуу эрхийн хувьцааны нэг гол ялгаа нь бол ерөөсөө жил болгон ашигтайч ажиггүй ч бараг л ногдлол шиг авдаг. Заавал ногдлол шиг. Гэтэл энгийн хувьцаа бол ашигтай ажилласны дараа давуу эрхийн хувьцаанд ногдлол ашиг өгсөний дараа мөнгө үлдвэл энгийн хувьцаанд бид нар ногдлол шиг авахгүй. Бидний эрхийг амар хөндөж байгааз бид нар бүр сүулт ногдлол шиг авах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ давуу эрхийн хувьцаа зарлаж энэ хөгжлийн банкнд өгөх гээд байгаа тухай яригадаад байгаа шүү. Энийг бас иргэд анзаараарай. Хэрв эрхэнд чинь одоо би шийдвэр нь гарааг болохоор би зүгээр яг хэлж чадахгүй. Шийдвэр нь яг гаргахлаар яаж эрх чинь зөрчигдөд байна вэ гэдгийг би та нарт хэлнэ дараа. Магадгүй бидний эрхийг зөрчихгүйгээр гой гарна. Гой гарна гэдэгт би итгэлтэй байна. За тэгэхээр энэ 3 дахь заалт нь юм өчтэй. За компани хэлбэрийг өөрчлөх гэж байна. Жишээ нь Эрдэнэс 5 толгой гэдэг компани хэлбэрийг өөрчлөөд хэлбэр өөрчлөлт гэдэг нь ийм л болно гэсэн үг. Хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлага компани болно. Эсвэл хязгаарлагдмал хариуцлага компани, хувьцаат компани болохыг хэлбэр өөрчлөлт гэж хэлээд байгаа. Энэ хоёрт шилжих процессыг хэлбэр өөрчлөлт гэж хэлдэг. За магадгүй хувьцаат компани нөгөө 1000 хувьцаа эзэмшигчтэй. За 1000 хувьцаа эзэмшигчтэй байжгаад ийм хязгаарлагдмал хариуцлага компани хэлбэр рүү шилжээ гэдэг асуудал тавигдах нь шүү дээ. Тэгвэл энэ 50-аас доош гишүүнтэй байх хэрэгтэй болчиход байна, тийм үү? Тэгвэл энэ нэг 950 гишүүний асуудал хөндөгдөх гэдэг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг энэ нөгөө нэг үлдсэн 50% эзэмшигч чинь ихэнх хувьцааг нь төвлөрүүлж худалдаж аваад магадгүй энэ хувьцаат компани 90%-ийг эзэмшиж байгаа. Бусад нэг 10% нь энэ хүмүүст байгаад байгаа юм байна шүү дээ. Энэ хүмүүсийнхээ хувьцааг худалдаж авна. Худалдаж аваад бүр зах зээлийн үнээр нэлээ өндөр үнэлээд худалдаж аваад ийм хэлбэр шилжиж болдог. Ийм хэлбэр шилжиж байгаа бол
мөн хувьцаа эзэмшдийн хурлаар энэ асуудлыг шийддэг юм шүү. Та нарын нөгөө өмнө нь тийм хувьцаат компани, за магадгүй Boeing гэдэг хувьцаат компани байсан чинь өнөөдөр Boeing гэдэг хязгаарлалт хариуцлага компани болчвол та нар ирэх зөрчигдсөн байх шүү. Тэр тохиолдолд би яасан блэ? Миний нөгөө нэг би хувьцаа эзэмшиж үлдсэн юм уу? Эсвэл бүр хасагдаад мөнгөгүй болчиход байгаа юм уу? Яагаад байгаа? Тэрийгээ бас ойлгооч ээ. Хувьцаа эзэмшлийн хурлын ирэх гэхээр таны эрхийн асуудал байх нэ гэдгийг ойлгоорой. За компани татан болох болон татан болох комиссийг томилох гэж байна. За тухайн компани үйл ажиллагаа явуулахгүй. Ерөөсөө энэ үйл ажиллагаа явуулах зорилго ерөөсөө хангахдахгүй байна. Ашиг олж чадахгүй байна. Дампуурж ийна гэж шүү дээ, тэ. Хэрэг дампуурж ийна гэвэл муу адилхан нөгөө тууз гүйсэх удирдлага нөгөө хувьцаа эзэмшлийн хурлаа зарлуу хуралдуулаад манай компани ийм учраас дампуурж ийм учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Магадгүй нэг архины бизнес эрхэлдэг байсан чи төрөөс ерөөсөө шууд ганцхан шийдвэр гаргаж бүх архины компаниудыг үйл ажиллагаа шууд зогсоо гэх юм бол дампуурах нь шүү дээ. Тийм тохиолдолд дампуурна. За дампуурсан тохиолдолд нь хувьцаа эзэмшиж хохирохгүй гэвэл хохирохгүй. Өнөөдөр цэнхэрийн ганцлбараар авсан усуд манай компани дампуурсан гэсэн би юу ч болсон гэж ойлгож байгаа бол үгүй шүү. Та нар мөнгөтэй байгаа шүү, хөрөнгөтэй байгаа шүү гэж би хэлмээр байна. За жишээ нь дампуурлаа гэвэл нөгөө компанид нэг газар байх нэ дээ. Магадгүй нэг тооны төхөөрөмж байх нэ дээ. Магадгүй нэг машин байх нэ дээ. Өшөө зөндөө юм байгаа шүү дээ. Энэ компани ч маш олон зүйлээс бүрддэг. Тийм биз? Энэ болгон чинь таны хувьцааны үр өгөөж байхгүй юу? Тэгэхээр татан буулгая, дампуурчлаа гэвэл татан буулгах комиссийг хувьцаа эзэмшлийн хурлаар хуралдаа татан буулгах комиссийг байгуулад татан буулгах комисс нь энэ компани эд хөрөнгийг зарна. Бүгдийг зарчин ерөөс. Зараад оронд нь мөнгө ороод ирнэ шүү дээ. Зах зээлийн ханшаар зарах нь шүү дээ. Зараад мөнгө ороод ирнэ. Орж исэн мөнгийг хувьцаа эзэмшигч нарынхаа хувьцааныхаа тоогоор нь дансанд нь байршуулна. Хоосоо хоцрохгүй гэсэн үг байхгүй юу? Хоосоо хоцорно гэж ойлгоод байна шүү хүмүүс. Хоосоо хоцрохгүй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр цэнхэрийн тасвар асуусаж хоосоо хоцроогүй шүү. Ойлгохгүй бол манай дээр зөвлөгөө аваач, мэдээлэл аваач гэж хэлэх гээд байгаа. Хоосоо хоцроогүй шүү та нар. Нөгөө л алга болцсон ингээл би хоосоо хоцорсон гэж ойлгоод идэг. Үгүй. Хоосоо хоцроогүй. Таны өмч хөрөнгө бол тодорхой хэмжээгээр байгаа. За би энгийн жишээ хэлье. За жишээ нь маш энгийн жишээ хэлье л да. За жишээ нь Улсын дэлгүүр гэдэг хувьцаат компани байж илаа. Улсын дэлгүүр ашиггүй ажиллаад байна. Ер нь татан буулгая гэдэг асуудал хөндөгдөж болно. Тийм биз? Улсын дэлгүүрийн 20 жилийн өмнөх ханш бол нэг 100 сая үнэтэй байсан. 100 сая төгрөг. 100 сая төгрөгийн үнэтэй байсан. 20 жилийн өмнөх шүү дээ. За би энийг доотлын ярилцах чи. За 100 сая үнэтэй байсан 20 жилийн өмнө улсын дэлгүүр. Их өндөр үнэтэй шүү дээ тэр үеийн 100 сая. Хүмүүсийн санаанд орохгүй таа шүү. Өнөөдөр улсын дэлгүүрийг үнэлэхлээр 20 жилийн дараа үнэлэхлээр уучлаарай магадгүй нэг за нэг 50 тэрбумын үнэтэй байж магадгүй. Тийм биз? 100 сая үнэтэй компани 20 жилийн дараа 50 тэрбум үнэтэй байх нь тодорхой. Газар үнэтэй болж гин, байшин барилга үнэтэй болж гин, инфляц энэс л болж штэ ер нь бол. 50 тэрбум үнэтэй компаниг өнөөдөр татан буулгая. Ашиггүй ажиллаад байна. Татан буулгая гэвэл нөгөө хувьцаат эзэмшигч нарын чи хөрөнгө анх 100 сая үнэтэй байсан хөрөнгө таны за 100 саяыг би ерөөсөө нэг хувьцаа гэж төсөөлье. Энгийн үгээр. Нэг хувьцаа чинь 100 сая үнэтэй хувьцаа байсан. Өнөөдөр 50 тэрбум үнэтэй хувьцаа гэдэг чинь ашиг айгүй харагдаж байгаа үст. Тэгэхээр эргэн та хувьцаа эзэмснээр хугацааны эцэст угаасаа таны хөрөнгө чи өссөн байх. Ойлгомжтой байгаа үст. Татан буулгасан ч гэсэн өссөн байна.